Багийн холбогдох олонсын жирийн мастер мөнх сайхны давуултаар тоглох хэллээ. Хэлбүний давтгоо. Исмайли алтаар содорсон мөмгийг Солонгосын Ковал игрүүгээр үзүүлсэн байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр энэ өдрийг дуусгахгүйгээр Солонгосын игрүү явж магадгүй байна да. Хөл таталт ямар гоё таталтай. Бацгийн таталт аваад ирлээ. Ховор арга таталтай да. Гартад голоор оруулсан гол Алтан гэрэл. Жиханы давтгоо. Алтан гэрэл дахиад содруулсан. Ган хөлгийн давтгоо. Ган хөлийг хаалтны гар зэрэгэрсэн үү те. Өдрөөсөн бол энэ төрөлхтөд энержи 3-1 хийсэн. Дархан мөнгөс 3-1 хийсэн. Араас нь 6 ялт. Очоод гана. Ариуны төрөлдөн төгөлдрийн 2 дахь давуулт. Ган хөлгөр давтгоо явна. Багал нуудлын мөнх сайхан содруулж авлаа. Мурад Жиханы давтгоо төрөлдний алтартай. Гонжиргаас мөнгө намжтай ирсэн. Ган хөлгийн давтгоо нэгаалаа. Намхаад манай нэргүй 30 оноо гэдэг дурдвал сонсон сайхан онооны рекорд байна. Эдгээр онооны рекорд хаалтны үзүүлэлт хаалтны 26 оноо их тоглолт биш шүү дээ. За эдгээр тоглолт ихний тоглолтын дээр Алтан Барс Дархан мөнгөсөд толгойд 3 дахь гол гарсан. Андре Костик 2 арын давтгоо. Тэр нэг голын акцент байр дээр өндрийн давтган дээр олсдог энтэг тоглогч аваад ирсэн байгаа. Тэд тоглолтод орцоолоогүй. Андре Костик Бацгийн амгалт хагшийн зуралд хоорондоо солохыг үгүйсэхгүй байраа сарагдаад байгаа шүү дээ. Хоёр баг 11 өжтэй 9 өжтэй. Яг энэ бүсэгтэй байраа хадгалж суулгах юм бол хагшийн зурал ган хөлөг давтганы явах магадгүй энэ. Андре толболглоо. Хоёр дээрээ шахсан пас ирж байна. Яа мөнх сайхны аваагаад чиг хамгаалах. Яа хоёр Пакистан тоглож шаард. Сүрээр одоо ихэлсэн юм сайхан төвхтэй. Яагаад олонсын жирийн мастер Бандарагшийн Батсүг. За ганцам 20 дугаар сургуулиас Монгол Улсын гавьтгч Баржийн Солонгоо өгшин одоо бэлтгэдээсээр хэлсэн 2009 оны үед клуб үүсгэн магадгүй байлаа. Шугам дээр Бац хүлээгээд авсан. Араас Мурад Жиханы давтгоо. Яа энэ одоо гой давж байгаа бол тийм аа. Төгөлдөр дөрвөг ойртуулсан Мурад Жиханы давтгоо алтны гар тавиуллаа. 3 яалт. Нэмэн өдрлийн лигийн хошин авраг олон сүнжирийн мастер зулын дархан баярын мастер тоглолтыг сонирхож сууж байна. Нэг дөрөнгөг ороод ирж байгаа зайд толгой оноо явуулчихлаа. Исмаил жоохон ханиулаад тоглож хэрэгтэй байна. Андре Костик Исмаил Мологийн шугам дагуулсан. За одоогийн өнөөдрийн байдлаар дүгнэхэд Төмөг боловсрол өдрийн хөсөлтийг тэргүүлээд байгаа магадлал машин дээр болчихсон. Багуудаас 3 хойж 5 хойж дээр идэв яваа. Тавд тоглож байгаа 2 бүсэгт 2 3 дээр өвтэй 2 баг шүү дээ. Хоёр тоглох гарахын тулд хаяа юм даа. Төгөлдөр давд төлөг давдаа. Мөнх сайхны алтыг дээгүүл баталж. Тарраж авлаа урд Бац хүлээгээд авсан. Мөнх сайхны холбогдод хорттой байна. Даваа жаргалын давтгаа явсан 2 алтны голоор оруулсан. Мусавирийн гарын шуурал ингээд яалтаа гэж хэлдэг. Хаалтгүй давтуучлаа да. Араас Андре Костик. За 5 гэрдний алтны Алтан Барсын бүрэлдэхүүнд 18 насны бүрэлдэхүүнд зүй сарбагт тоглогчдын нэг бол Мегастар сүлбийн бүрэлдэхүүнд багийн хамгаалалт тоглогч Баттод өгөө. Ариун жимгийн Баттод. Андре тазагтлаа тавнаас харгацсан Андре. Ирүүлэг зогсоохгүй соноо хажиж байгаа. Төгөлдрийн давуулт тэр дээр давтгаа явсан. Мусавирийн хамгаалалт өрчтэй болсон Мурад Жиханы давтгаа явлаа. Алтнаас харгалаа. Пакистаны холбогч эсрэгээрэн дээр Аймил хан гэж одоо 2 м 5-таас урд чадвар өндөр тоглогч бий. Энэ жил Оманы лигт өдөргөн бүрүүлж байгаа юм байна лээ. Хоёрогт нийт 21 тоглолт хийхээс 16 тоглолцсон. Сүүлийн 5 тоглолтууд дөлдөж байна да багууд дээр. 5 гэрдний давтгаа мөнх хэрэгэл татаж холбоод лигт тэгээд 4 дахь удаага аврагын цомог гэсэн тоглогчтой. 2019 оны лигийн үнцэнтэй тоглогч Мус энержи 3-1 хийсэн бол Дархан мөнгөс 3 дахь хийсэн байна. Энэ төргийн тоглолтууд дээр 5 гэрдний давтгаа Андре Костикийн давтгаа алтайгаар ширэгдсэн баха. Мөнх сайхны давуулт 5 гэрдний давтгаа Алтан гэрлийн атар сулрсан буян жаргалын хамгаалалт давтгаа даваа жаргалаар явна хуурда. Зэрэгтэй давтах хэрэгтэй байлаа да. Хаалтны ард хамгаалалт өнөстэй олсон Мурад Жиханы хууралт. Мөнх сайхны хамгаалтаас ороод ирлээ. Гой уналт байна. Мурад Жиханы давтгаан дээр ган хөлөг аасан намын давтгаа
Хоёр атас утас дөрөвдөр урсан мөнгөөр буян жиргэл хамгаалалт хийсэн Гоёрал Ива. Антины гадар явчих юм бөгөө. Нэр гаргаа гэхээсээ Кедмүнийг тулгсан байна. Андрей Костик халтар буцаасан. Араас ирсэн мөнгөн дээр тавг эрдэнэ. Давж жирглийн хууралд гартаа тоглосон болсонгүй. Ям даваагийн тавг эрдэнэ. Өдөртөө 10 төгсөж авсан энэ тоглолтын өмнө ижил талхад төгөргийн буй би 3 төгөөс цаагаар буулгаалаа. Хоёр бүгийн тоглолтын дараагаар стайл тавал тимаас удаад ирлээ. Андригийн давуулт өөрөө хоёр араас явсаг Мурад Чханы алднаас буцлаа. Хан хөлгийн хууралт хан хөлөг мөнх цагны алднаа галаа. Жог гэмтэл байгаа даа да. Хаваад 2-3 гэж тоглолт дээр тоглосонгүй. Энержиг эсрэг маш сайн тоглосон тоглогч Исмаил шүү дээ. Шугам явуулаа. Давж жирглийн хөл дээрээс яцаа. Гарт тоглосон тоглогч Кошиког. Хөдний гэмтэлтэй ихэд 2 дахь хөлбөтөнд тоглоагүй. Арда 2019-21 оны дэг нэмцэн хөл гэмдэлгдэж дасгаж удагчаар ажилласан Досчир мастер Билгүн 22 оны дэгтний хөлсөлдөл 23 оноос хойш ихтэй төлөхөд насан туршийн Андрей Төдрийн асуудруудад авсан Мусеврийн нутгаа 10 Мусевр Хан хөлгийн нутгаа Содараад авсан Мурад Чханы таталт 3-аар Мусевр явдаад тавнаас сударч орж ирлээ. Хан хөлөг хоорсон хязгаарлаг шилтий зэрэгсээ. Хоёраар Мусеврийн нутгаа амжилттай. Андрей Костик 12 оноо тоглож байгаа бол даваа жиргэл 2-4 жилийн тоглолтын гараанаас гисэн хэд 9 оноо авсан байна. Гэсээ мөнх сайхны давуулт. Даваа жиргэлийн нутгаа хоёр баг хатагч толлоо да. За алдаа гаргах юм бол тоглолтыг алдна. Дахиад дараалан амаа явах шаардлагатай. Тавтагч олсондоо мөнх сайх орууллаа. Андрей Костик ясмомгоор хаагаад үсгийг хийж байна. Гамбатын дүгэл дээр хаалтаар